За бурхан багшийн дүүчин өдрүүд гэж байдаг юм аа. За одоо болох ч байгаа нь болохоор энэ Тэнгэрээс уусан баярын өдөр гэдэг. Бурхан багшийн өөрийнх нь намтар түүхт их холбоотой баярын өдөр юм л да. Эднээс тэмдэглэж ирсэн байгаад миний хамгаалж байгаагаар за Монголын нэрт өгч заваад амтны бас нотлон бичсэнчлэн за даруй 2000 орчим жилийн өмнөөс хэрвээ тэр Бурхны шний Бобрийг Бурхны шин дийлгэрч ясан баталгаа болж чадахгүй яа гэж их зүтгэлээ гэж бодлоо гэхэд л 1700 жилийн өмнөөс дугнаас нь түүх талаас ярих юм бол ингэж ярьж байгаа юм л да. Бурхан багш 33 тэнгэрийн оронд очиж за тэнд төрөл аваад тэнгэрийн төрлийг авсан байсан ижидээ очиж ном номлож цомны оршлыг хийж эхийн ачийг хариулсан гэдэг ийм тэндээсээ малтын шатаар бууж ирсэн гэж одоо Бурхны шинтнүүд итгэдэг. Бурхны шний Бурхан багшийн намтар. Агуулгын хувьд бол Бурхны шинтнүүд энийг ямар утгатайгаар тэмдэглэдэг гэх юм бол инэрлийн хүслийн баяр юм л да. Инэрлийн хүслийн бусдыг хайрлах, инэрх, ач тусын санагалцах, ачийг хариулах ийм л учиртай. Тэгээ Бурхны шний амин сүнс нь амин гол нь мод нь инэрлийн хүслийн сургаалаа гэж хэлдэг. Бурхны шин бүх амьтныг ганц үртэй ижим бит. Ялгалгүй инэрч нэг үс. Хичнээн таны өссөн занхыг хүсэж байгаа дайсныг хүртэл ганц үртэй иживгүй хайрлах мэт хайрлах ёстой сургадаг. Бурхан багш тийм инэрл нэгүслийг өөртөө үүсгэж чадсан. Бурхны шний хөлний сургаал гэх нь ер нь хоёр л ийм хэмжээстэй гэж ярьдаг шүү. Өргөнөн буюу инэрлийн хүслийн сургаал, үнзгээ буюу хоосон чанарын одоо философи гэж. Тэр инэрлийн хүслийн бяцлаглалын олон арга техникүүд дотроос инэрл хайрыг бид хөгжүүлэхдээ бидний хэдийний байгаа. Бид тэр ер нь хайрлаад инрээд байгаа тэр хайр инэрлийг сэтгэлийг авч чагаад түүндээ суурилж байгаа тэнийг арифтгах, ихсгэх, хүрээгээ томруулах маягтай л явдаг юм л да. Мэдээж хүн болгонд ижи автагаа өсөх боломж байдаг. Бусдыг хайрлах инэрх сэтгэл илүү хэлбэр болохоор нэш ихийн ачиг санагдсан гэж. Тэгэхээр онцлог л та. Энэ дүүчин өдрийн гол санаа нь бол ер нь Бурхны шин эцгийн ачиг ярих шалтгаан нь ч тэр инэрлийн хүслийг л хөгжүүлэх. Би нэг хайрлаач санаа явж байгаа хэрэгэлтэй. Туйлын санаа нь үнэхээр тэр хайрлын инрийн нэг үс. Бусдад хорлыг тавьж хамгийн нэг ичи үрэ хайрладаг мэт хайрлцгаая. Бид нар одоо хайрыг зүүрлж болно шүү дээ, тийм ээ. Тэр мэт тэрийг хайрладаг мэт өндөрлөлтөнд биднэрт мэдрэгдэж байдаг, мэдэж байдаг хамгийн агуу хариудын нэг нь л ичиг хайрлахаар юм аа л тэргээр зүрлэж хэлж байгаа хэрэгэлтэй. Цаана бол оршихуй цаад эрхэндээ тус сайн зүв байх гэдэг энэ тэргүүн тавиад байгаа. Аз жаргалыг хүсчил байгаа бол тэрний шалтгааныг нь бүтээх ёстой гэж бодож байгаа учраас